За Эргэнбурт нэг сая төгрөгийн эхний ээлжийн 660 мянгыг бүх Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч тулсан байна. Харин улсын 340 мянгыг тараахад 90-ээс 100 тэрбум төгрөг шаардлагатай байгааг сангийн яамнаас мэдээллээ. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1 сая төгрөгийг 3 хуан 4-5-6 саруудад олон гэсэн боловч санхүүгийн их усрээс болж заасан хугацаанд тарагддаг юм байна. Гэсэн ч улсын хэмжээнд байгаа бүх Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсын хурлын тогтоол засгийн газрын тогтоолын дагуу 1 сая төгрөгийн эхний ээлжийн 660 мянган төгрөгөө авч тулжээ. Харин улсын 340 мянгыг өгөхөд 90-ээс 100 тэрбум төгрөг шаардлагатай байгааг сангийн яамнаас мэдээлж байна. Энэхүү хөрөнгө нь 2012 оны төсвийг хэлэлцэж явах үед тооцсноор 5 толгойн урьдчилан төлбөрээр орж ирэх ёстой байна. Яг өнөөдрийн байдлаар оны эхнээс 5 толгоогоос 80 тэрбум төгрөг аваад байгаа ч үлдэгдэл мөнгө нь орж ирээгүй байгаа юм байна. Хүний хэмжээнд одоогоор 1 тэрбум төгрөгийн үлдэгдэл үлдээд байгаа гэж байна. Басад одоо энэ хөрөнгө санхүү төлөвлөх хүнсэлттэй бол энэ яралтай төлөвлөх талаар бол ярилцж байгаа. Ер нь бол урд жилийн практикаас үзэхэд бол татварын орлого, за хүний хөгжлийн сан төлөх хөрөнгө бол бас оны сүүлийн хагас руу нэлийн одоо хөрөнгө санхүү төлөвлөрдөг ийм практиктэй юм билээ. Тэгээ ингээд бодохоор энэ ондоо багтаж бол ямар ч байсан энэ хүний хөгжлийн сангаас олгох мөнгөийг бол өгнө гэсэн ийм тооцоотой ажиллаж байгаа. Одоо өндөр төсөө авахгүй байгаа шүү дээ. Ярихгүй л чимээг үдээ одоо яг хэзээ өгөх чанаас Нэг одоо үгүй гэж бодож байгаа. Зөндөр хэлж байгаа юм байна. Тэр л таамаар байна. Мөн тэр байхгүй цаанаас одоо банк мөнгөгүй гэж ирээд байгаа шүү дээ. Жишээ тэрбум төгрөг байхгүйсэн гэж яриад. Бидний олох хэрэгцээ төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөг авч чадаагүй байгаа Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дээрх мөнгийг энэ ондоо багтаан олгоно гэж сангийн сайд мэдээллээ. Түүнчлэн 21 мянган төгрөг авч чадаагүй иргэдийн мөнгийг ч нөхөн олох юм байна.